Дэлхийн ертөнцийг амьтай юм гариг эрхсээрээ тэр чигээр амьтай сүнстэй оюундаг гэдэг ийм хүмүүжлэр хүмүүжсэн. Тэгээд уул усыг их шүтдэг. Ийм хүмүүжлэр хүмүүжээд байгаа дараа сургуульд ороод одоо яах вэ? Социализмын хүмүүжлэр хүмүүжсэн. Дараа 18 наснда Улаанбаатар хотыг үзээд Монгол хэл уран зохиолын ангид орсон Монгол Улсын их сургуулийн. Уг нь надад бол Ломносовын их сургуулийн кибернетикийн ангид явах байр гэсэн юм. Би 10 дугаар анги онц төгссөн. Тэгэхээр би ямар нэгэн шалтгаан байсан байх. Өгөө би эхлээд монгол хэлээр сайн сурыг дараа нь би зохиолч болно гэж. Би ер нь угаасаа зохиолч болно гэж мөрөөддөг байсан. Мөрөөдөх юу байх вэ? Миний анхны шүлэг 2 дугаар ангид байхаасаа гарч ирсэн ханы сонинд. Тэгээд ханы сонинд анхны шүлгээ бичгээд 2 дугаар ангийн жоохон хөөхд зохиолж болж гисэн юм шиг баярлаад тэр ханы сониныг чинь яагаад ингээд зогсож байсан цагаа санахад сонин байна л да. Ийм гэж бөөлж дуулж байгаа хөөх чинь хэдэн өсөг тогтоож хэдэн ойлгуулгүй яа тийм энийг оруул гэ. Тэгээд мориныг хаард сундлаад ховдын голыг гатлаад яваад гисэн. Миний хүүхэд нас тэнийгээр илэрс дуусхур болж байгаа юм. Ингээд өөрт чи юу вэ? Гарах гэд асин би монгол хэл ойлгохгүй юм чинь зогсож байсан чинь нэг багш босч ирээд бус юм тайлаад гисэн. Тэгээд тог гэд унсан чинь нөгөө ясан гаан сунж байгаа. Тэгээд нэг жижигхэн ийм ууттай юм энэ юу юм гэсэн туулаан баас гэж байгаа. Яад юм гэсэн би татдсан юм. Сурагчхын тамхи татж болохгүй. Тэгээд тамхи ганц минь тэгээд хураагдаад. Тэгээд миний сурагч амьдрал эхлэв. Тэгээд хамгийн эхний гэрийн даалгавар бол чи нэрч хэм бэ гэж би ойлгохгүй юм чинь таажууд хүүхэд нэрийг чинь асууж өнгөт. Жойгова гэл. Жорог гэж байгаа юм. Би эрсхийг хэлж чадахгүй тийм эрх байсан. Сургуульд ороход жойгова болохгүй. Нэг эхний хамгийн анхны гэрийн даалгавар нэр олоод ирчих. Тэгсэн чинь миний ээжийн ээж эмгэх их ухаантай хүн байсан юм. Их ном их сайн мэддэг, түүх сайн мэддэг. Тэр эмээдээ хэлээ одоо намайг нэр олоод иргэн монгол нэр байх хэрэгтэй. Миний нэрийг бичиж болохгүй, сургуульд таарахгүй нэр гэж байна. Хөдсөн маамаа гэж болохгүй. Жигова гэхээр чинь хэн тэгж үчих. Тэгээд эмээ бодож сууж агаад за чи галдан гэдэг нэртэй бол. Галдан башиг тааныг л бодож авахгүй яа. Галдан гэдэг нэртэй бол. За маргааш өгдөн сургуульдаа хүрээд ирлээ. Тэгсэн чинь ангид ороод нөгөө хөөхтөл болсон чинь дандаа таньдаг хөөхтөд нэг голын хөөхтөд байна. Тэд нэртэй нэг буланд очиж аваад тоглож нэр гэж байтал гинт чимээгүй болоод явчлаа. Бүгдээрээ яарч чадал суудалдаа суучлаа. Харсан чинь багш ороод ирч. Тэгэл нэг юм асууж байна ойлголоо да нэрэл асууж авах. Над руу харсан нэг юм асууж байна. Нөгөө хэлэх гэсэн чинь нөгөө нэр нь орж ирдэг. Гал гэдэг ингээд бодож байтал чинь гинт санаанд орчлаа. Сая сургуулийн байшин руу орж байхад сургуулийн манаач улаан нүдэн галсан гэж нэг хар соёны хүн байсан. Тэр хүн тэ таарлцсан. Нөгөө галсан өвөөгийн нэр орж ирэхээр галсан гэдэл яагаад хэлсэн чинь болж байна. Сайн нэр байна гэд ингээд бичсэн. Тэгээ галсан гэдэг чинь төрдөг нь тэр. За ингээд сургуульд ороод байж итэл чинь сонссон чинь бүгд худлаа гинэ. Бөө ламнар гэж юм байхгүй. Одоо тэр тэдний хэлж байгаа юм бүгд худал чөтгөр шолом гэж юм байхгүй. Бурхан тэнгэр гэж юм байхгүй. Соёл хувьсгал сквадр чавсан гэдэг улаан туг намын өөрийн дарга гэсэн ингэсэн шинэ амьдрал донд орж ирээд тэр сургуулийн эргэн тойр нэгэд байшингийн нэг муу хашаа байгаа юм да. Тэрний хашааг эргэн тойрыг ингээд чулуугаар гортог татсан. Тэнийг бид нэр тэр үедээ бас мэдэхгүйгээр орсоор хэлж байгаа юм. Чирта гэж байгаа. Чирта гэдэг үг байсан байлаа л да. Бид нэр жирта гэдэг
Жирта дотор орохоор туваагаар хэлж болохгүй хүүхдүүд нарийн сахин энийгээр орж яваад туваагаар хэлэн заримдаа нөгөө үг нь монгол үгээ мэдэхгүй хүүхдүүд хоёулаа жиртаан дээрээс гараадах би чам туваагаар хэлээд байгаа. Тэгээ гарч ирээд туваагаар хэлж өгчишээд. Ингээд амьдэрч байлаа. Тэгсэн чинь дотор байранд оруулцдаг. Тэгсэн чинь нэг өдөр нэг хүүхэд ирээд багшмаа гэртээ дуудаж байна. Айчлаа одоо яатсан бол гэдэг. Очсон чинь багшин авгаа гэж нэг залуу хүүхэн байна. Аашсан гэдэг чинь хайлсан тоглогоо. Миний хөдөө яшээс өгөө цаа борцог цаанд хийж өгөөл ингээд явж байж басна. Хүүхдээ өргөж ирээд оронд тэр уулыг над хөвчсэн хүүхдээ надад тэрвэрлж. Тэгээд тэгвэрлж байгаа жаахан байж байгаад нөгөө аль чинь энэ гал малаа түлээд хийгээд ингэж сууж байснаа. Тэгээд над руу хараад миний хөө над дүү чинь яасан юм шиг байна гэж. Би тэгэхээр салхи цохиолжсэн хүүхд юм байна гэж. Тэгээд яавал сайн байд юм миний дүү гэж. Энэ амархан штагаад. Би тэгж байгаа юм. Баруун хойцгоос нодоргын чинээ харж чулуулаад зүүн урд зүгээс нодоргын чинээ цагаан чулуулаад энэ хоёрыг чинь сайн улаасгаж агаад тэгээд төмпөн дотор тавьж агаад дээрээс нь ардсан буцалгаж агаад ардсны хандаар угаачт юм. Тэгээд битүү бүтэн хочаад унтуулж юм. Миний дүүс маргаас ирж тэнийг тэгж хийж чадахгүй чадна. Тэгсэн чи маргааш өчөөд энэ дараа миний чи хүүхдэд мэдэгдэж болохгүйрээ явж байгаа зүгээр манайхаар хүрээд ирээ гэдэг. Тэгээд хүрээд ирсэн чинь нөгөө хоёр чулууг чинь олоод авчирчжээ. Нэг айхтар бөрөнх хар чулуу нэг айхтар бөрөнх биш юм. Бөрөнх хар чулуу бол маш хэцүү болно л доо. Тэгээд бөрөнхөө цагаан чулуу бол зөнтэй л байна. Тэр хоёр чулууг нь авчирнаа галдаг хийгээд гал түлээд байглаа. Тэгсэн чи улаасч байна. Тэгээд төмөр төмпөн дотор хийгээрээгээд нөгөө ардсныхаа хандыг буцалгаж авсан блэс гэсэн. За гээд та барьж бай би ухаая гээд нөгөө хүүхдээ ингээд дээр нь барьж агаад ингээд эхний усыг хийнгүүтээ нөгөө их халуун юу час гээд гэрээр дүүрэн уур болоод байж. Тэгээд гэрээр дүүрэн нөгөө хүүхдээ чинь тэмтэрч байгаад угаагаад ардснаас хар яагаад за сайхан бэгнээрээ боогаараа ингээ баадаг энчхаараа гэд. Баадаг энчхаад тэгээд унтуулчихсан. Тэгээд нэг хүүхэд нь уйлал хоцорсон. Тэгээд яваад өгсөн. Одоо бүр тайлж болохгүй шин тэр чигээр унтуулаад маргааш хүртэл зүгээр болчихно гэсэн. Тэгээд дуулахнаа зүгээр болцсон гэж. Тэгээд тэрнээс хойш нэг сумын төвийн ус суучин намраад тэр намын дарга марга улаан хойсголч чи бүгд нэг юм болохоор залаад байдаг. Тэгээд ерөнхийдөө би тэр сургуулийн он жилүүдэд өдөр нь марксизм ленинизмын суурийг сураад шөнө нь болохоор оройд өдөш болохоор дандаа нөгөө бөө шүтлгийнхээ юмыг хийсээр яваад л тэгээд ирсэн. Тэгээд ерөнхийдөө бол би бол манай ээж хоёртой хүн байсан. Би тэр ээжийн хоёроо барьсаар ер нь хар багаасаа барьж болсон. Тэгээд дунд сургуульд ч тэр үргэлжлээд тэгээд сүүлд Германд очсон чинь Германы шар өстэй охид их хөөрхөн харагдана миний нүдэнд. Тэгээд надаас бусдад тэр харууд тэр Латин Америкийн ер нь тэгээд барууны орнуудын бүгд нэг шар юмнуудыг л дагуулж яваад ер нь солиод байдаг да. Ер нь би цамцаа сольдог шиг тэднэр тэр фрондинууд солиод байгаа юм. Найз огтаа тэгсэн намайг тоох амтэн гэж байдаг. Тэгээд хаяа санаа ширнэ бас өсч яваа эрийн тасархаад юм чинь дотроо их бодолтой нөгөөдөлий чинь бодно. Ингээд форлесинг лекцэнд сууж байхад нөгөө шарахт нэгэн зарим нэг царай жигтэйхэн муухай болсон толгоогоо бацлаад ингээд суун. Тэгэхээр би толгойн өвдөшөө гэж бодоод хажуугаар нөнгөрөх чиний толгой өвдөд байгаа юм уу гэдэг ингээд тийм гэдэг ингээд нэлээд уурсангуй цохолдонгуй харна. Би алгуулад болгоод өгөхөд чаддсан мó чи гэж. Чадтимаа. За тэгээчтэй.
Тэгээд ингээд барихаар их цочин, биеинд нь хөрөхөр их цочин. Эдгээр чинь хүний биеинд хөрдгөө юм чинь. Тэгэхээр хэд дарж агаад нөгөө зөөдөн бөрөнхийн газрын дараад ингээд илээд шилэн хөзөөний зүгэлээд шилэн хөзөөнтэйгөр нь хөндлөн 2-3 ингээд татчихаар л тэгээд алгаач. Одоо зүгээр болчлаа гэх. Их гайхсан байдалтай талархангүй харж байгаа. Тэгээд дараа нь өөр октод өөрөө яваад ирэнтэй. Тэгээд ингээд ярихад нэг Kleine Mongol гэдэг ингээд жижиг Монгол гэдэг. Толгой өвдвөл жижиг Монголд очно. Өөр чи юу чадтимгүй. Би ярин юм бүгдийг чадна гэдэг. Нэлээд ам бардам гэдэг шүү дээ. Тэгээд байж хахад бөө мөө гэдэг үг бол амда орохгүй. Би бол эмчлэгч, барайч гэд ингээд л явсан. Дараа нь их сургууль төгсчихрэхээр нөгөө гадаад хэлний тангимд багш байсан. Толгой нь өвдсөн болгоно, хуйн нь хөдөлсөн болгоно бүгд над дээр ирнэ. Ингээд би насан туршдаа хүн барьсан юм шүү дээ. 60 хэдэн жил одоо хүний биетэй зууралдаж байна. Би өөрөө бодоход би бол Монголын Лермонтов болно гэж бүр зарлж байдаг. Манай ангийнхан бүгдээрээ хэлдэм. Манай Лермонтов гэж. Тэгээд 27 настай хүн гэдэг ийм мөрөөдөлтэй. Тэгээд миний цагаан уул гэдэг романы нэгдүгээр бүлгийн төгсгөлд ийм өгүүлбэр байд юм л да. Би өнөөдөр 15 нас хүрлээ. Одоо над 12 жил үлдлээ гэж. Дараа нь тэр усан шүлгөө бүгдийг шатаачихсан. Тэгээд одоо тэр шүлэг зохиол гэж дэмий юмар цагаалдахгүй би энэ нутгийн анхны эрдэмтэн болно гэж ингэж яриад. Тэгээд их сургууль очсон чинь хэдэн сар байлгаад цаашаа явуулчихсан. За харсан байлгүй дээ. Ер нь энэ ном бол сурхаар хөөхт байна гэж. Тэгээд их сургуулиас явхад бас их тэмцэлтэй явсан. Нэг зөвлөлтийн 3 дугаар анги төгссөн нэг генералын хүү Орос ээжтэй генералын хүү нэг өндөр шар залуу Орос залуу орж ирж бид хоёр Орос хэлний шалгалт авч байгаа юм. Миний Орос хэл гэж юу байх хөдөөний 10 дугаар анги төгсөжсэн 10 жил төгсөжсэн хүүхдийн Орос хэл ямар байдаг нэг тиймэрхүү хэмжээнд байгаа ш. Нэг 300-400 хүүхдтэй юм уу. Тэгтээ би яг ялна гэж орсон. Ерөөсөө энэ Германд явна гэхээр маш их сэтгэл хөдлөж та хоёрын дийлсэн ялсан чинь Герман руу явах юм гэж. Тэгээ би ямар ч гэсэн явна гэж бодов. Тэгээд нэг ангид оруулаад нэг шалгалтын комисс гэж нэг 3-4 хүн Орос Морстой улсууд ирээд нэг юм бичүүлсэн. Би редиогээ хэрхэн төсөөлж байна вэ гэдэг зохион бичлэг бичээрэй гэсэн Орос хэлээр. Би ястаа бичиж харсан. Эхлэндээ уучраа болохгүй сууж байгаа бодсон чинь ер нь редио гэж нэг л их манан дундаас харагдсан алсын ууд юм шиг юм харагдаад. Ингээ бодоод байсан чинь нөгөө уул чинь зүгээр ургамал мод шиг ургаад ирсэн. Нэрээдүгээс чинь янз бүрийн салаа мичэр гарч ирээд л би тэнд л хөтлөгдөд бичээд байсан. Тэр алдаа малдаа чи яах вэ? Тэр өнгөрч гэж бодоод. Тэгсэн чинь нөгөө хажууд Орос залуу бол ерөнхийдөө нэг 15 минут болоог байх. Биччихэд нэг хагас хуудсан биччихэд өгөөд гараад алхаад явчихсан. Тэрний хувьд бол тодорхой байсан л дээ. Би ялахгүй энэ өөрхөн ялах юм гэсэн тэр бол итгэл бол байж байсан. Би бичээд байсан багш нар одоо болоо юм биш үгээд байсан бичээд байсан 4 хуудас 10 өвөрг өвчсөн. Ерөөсөө нэг шаваад өгсөн. Зүгээр ерөөсөө хамааг одоо яг ирээдүй зохиол бичдэг хүн яадаг мартсан юмнуудаа бичиж ирээд л ингээд дугуйрж яагаад сум зааж оруулаад ингээд бичээд байсан. Тэгээ бүр сар боллоо шүү дээ. Одоо зөндөө юм биччихлээ гэхэд нэг гараараа нэг авах гэсэн багшийн гарыг цааш нь төлөхөд дээр нь ингээд тухайгаараа цаасныхаа булангад дарж яваад ингээд хэвтэйл ингээд тэмцэлдэж байгаад бичээд тэгэхэд улам их хурдан яаж байгаа юм үг орж ирж байгаа юм бичээд байсан маргааш нь ороод ирсэн чинь боловсон хүчний
зааварлагч аюуш гэж нэг миний тэр үеийн ойлголтоор настай байгаа байсан. Тэр намайг ороод ирсэн чинь намайг тэрч яваад ирээд уйлчихсан учиргүй. Тэгээд тэр учрыг би сүйдэл сонссон. Тэр шалгалтын комисс 2 хэсэг болж тэмцэлдэжээ. Тэгээд 5 хүний 3 нөгөө залууд өгөөд нэг ч алдаа байхгүй, чиг таслалын ч алдаа байхгүй, ирээдүйн тодорхой. Тэр залуу бол би бол их сургууль төгссөн, нам дэлсэн, улс их орныхаа төлөө ажиллан сайхан амьдрын гэсэн тийм тодорхой юм аль биччихээ л дээ. За би тэгэхээр нэг л их замбрааг их юм тэнд бичээд хайцсан. Тэгэхээр нөгөө шалгалтын комиссийн дарга нь бол энэ хүүхдэд өгнө гэсэн. Тэгээд нэг хүн нэргэлзэж байгаад ер нь энэ хүүхдэд өгсөн дээр байхаа. Яагаад гэвэл энэ бол хэлэл мэдэхгүй. Энэ хүүхдэд хэлэл дотч байна. Алдаа бол 400 алдаатай нөгөө мэддэг 300 өчнөө дахин хэрэглээд алдаа гэж авах юм байхгүй. Зүгээр энэ хүүхд бол энэ хэл сурч эхэлсэн байна шүү дээ. Энэ хэл сурчих юм бол энд одоо энэ бол боддог хүүхд байна. Бас одоо ийм их юм бичиж өг гişэр байдлын гэж бичсэнийг бодвол энэ бол тэмцэгч чанартай хүүхд байна гэдэг ингэсэн. Тэгэхээр тэр комиссийн дарга нь за тэгвэл үгийн тоолчих гэсэн байна. Энэ хоёрын ашигс хэрэгэлсэн үгийн тоолчих гэж. Тэгэхээр нөгөө залуу нэр 30 40 үг хэрэгэлсэн. Би 300 үг хэрэглээд хайцсан. Тэгээд над өгсөн байна. Тэгээд тэр үед би нэг айхтар баярлаачгүй ямар ч хэсэн дийллээ гэж бодсон. Тэгээ Германд очиад сурсан. Германд очихоор чи мэдэх юм байхгүй байсан л да. Би латин үсэг ч мэдэхгүй юм чинь. Латин цагаан толгойч мэдэхгүй. Герман хэл гэж юу ч байхгүй. Тэгээд элчинд биднийг аваачаад эхний нэг хурал хийдин. Хурал хийсэн чинь л одоо их хөгжилтэй оронд ирсэн энэ хоёр ертөнцийн цаг үсэл сурдлын тэмцлийн яг цаг шугам дээр фронт дээр ирлээ та нар энд бол их болгоомжтой байх хэрэгтэй, сайн сурах хэрэгтэй, эх орныхаа нэрийг гаргах хэрэгтэй гэж ингэсэн чинь нэг охин нэг их хөөрхөн жижигхэн хар охин хар үстэй цагаан охин хэлж байна. Бид нэр сурнаа гэх тэр элчингийн хүнд тэр охины нүүрэмгүйч гэж жигтэйх нь тэр элчингийн оюутан хариуцсан нарийн бичгийн дарга ширэндээ үжих сайхан хүн байсан юм да. Сүүлд миний аав шиг сайхан найз нөхөр эцэг болсон. Тэгсэн чинь тэр охин хэлж байна. Бид бол сурнаа. Бид арвал очсон чинь 9 Ерөнхийлөлтөөнбаатарын Орос зөвлөлийн 3 дугаар сургуулийн агш нэг ангийнх нь бид нэр 6 жил герман хэл үзчихсэн. Бид нар байггүй ойлгож байна энэ энтэнд бичсэн юм гээд гоо ойлгуулгүй яах вэ цэцэг гэж тавьчихсан байхад лисчин гэж тавьсан байх тэрнийг л ойлгож байна гэж тэр бодож байна л да хөөрхөн энэ нэг хөдөөний хүүхэд гээд над руу цаагаад энэ бол яста явахгүй манайхан одоо иймэрхүү юу ч мэдэхгүй нүүр гараач ухаж чадахгүй нэг ийм хөдөөний хүүхэд явуулсан байна. Одоо энэ эх орны улс эх орны нэрийг яага баллаагүй байхад нь одоо буцаавал таарна гэж. Тэгсэн чинь тэр ширэндээ гэлээд охин минь чи бодолтой яриараа энэ сурахгүй яа тийм ийм хөөрхөн сэргэлэн нүдтэй хөх сурдгүй яа. Миний хөө чи тэг тусман сайн сурна шүү гэд. Тэгээд нэг цэвэг гэдэг хүний бичсэн Монгол герман тойл гэж нэг жоохон нэмгхэн тойл байд юм. Анхны тойл. Тэнийг өгсөн. Тэгээд би Лайпциг явлаачаад хөөрхи нэг юунд орлоо да нэг оюутны байранд оруулаа. Тэгсэн чинь оюутны байр нь сайхан боловсон усны өрөөтэй юм. Би засах газар та. Тэгээд л очиод ингээл харсан чинь сүрдмээр юм аа. Тэгээд энэ яад юм бол гэсэн чинь нэг авгаа оруулж ирээд ингээд дохио зангаагаар үзэж байна. Энийг усын ингээд л дарна гэж ах шүү. Тэгэхээр чин л одоо би засах гэхээр чин тэр цагаан шаазан руу чин одоо
ер нь болмааргүй зөрхө хөрөхгүй байгаа юм. Тэр их зэвэрх юм. Тэгэл гараад ингээд мод ургаж байгаа юм. Эхэндээ хэд гарч тэр модон донд нуугдчих жишээсээ. Тэгж байгаа л унтлаа. Тэгээд тэр шин яасан чинь жаахан дуг гэж байгаа л сэрээд ирж цаг гарсан чинь 4 цаг болж байна. Тэгээд тэр өдрөөс эхлээд би ер нь тэр бол би маш их хичсэн нөгөө охин тэгж хэлгээд ичхээс гадна маш их айсан. Тэр хүн бол амьдралдаа нэг бүр нэг ясандаа ортол ичих юм айх хэрэгтэй юм шиг байгаа юм да. Тэгэхээр л хүн нэг 180 градусаар эргэж юм шиг байгаа юм. Би тэгээд тэр охинд их баярлалаа. Герман хэлийг сурахад надад ер нь 3 сар хугацаа байсан. Зүгээр ярианы хэлтэй болоход. Би Вайнахтанд болоход 62 оны 8 сарын 29-нд Германд очиод тэр оныхаа 12 сарын 20-ийн үеэр би анхны шагналаа авч байгаа. Тэр Herder институтын хамгийн сайн оюутан болоод тэгээд 2-7 хоног Аннаберг гэж Эрцгеберг гэдэг байдаг Аннаберг гэдэг хотод 2-7 хоног улсын зардлаар амралтын путевк эрхийн бичиг өгч байгаа юм. Би ч гэж баярлаж ихтэй тэнд амраад тэнд очиод бас амарч байгаа оюутнуудад бас торшилгаа ярьж байгаа юм уу? Нөгөө хэдэн үгээ хамж байгаа торшилгаа яриад надтай уулзал зохиогаад тэгэл ерөнхийдөө магтаал шагналаас ер нь салаагүй дээ. Тэгэл одоо тэр нэг жилээ онцсан дүүргээд дараа нь их сургуульд ороод байж байтал их сургуулийн 2 дугаар ангид байж байтал нэг герман авгаар өдөрд юм байна. Монгол нэг юм орчуулах юм гин. Тэгсэн чинь сүүл танилцсан чинь герман судлалын доктор Эрика Таубо гэж нөгөө их алдартай эрдэмтэн юм байна. Залуухан хөөхн. Тэгээд тэрнтэй танилцаа тэнд дараа нь хичээл заадаг болоод. Тэнд 7 хоногт 6 цаг монгол хэл нэг хичээл заадаг. Тэгсэн чинь захирлын их сургуулийн захирал Майерын тушаал гараад цагийн 10 төгрөгний 10 маркийн шагналтай. Үгүй бодол да та нар 7 хоног 6 гэдэг чинь 4-7 хоногт тийм ээ 64 6 24 240 цаас оюутны стипенд 280 цаас Монгол оюутнуудын ахлагчгээд 10% нэмэгдэлтэй 28 цаас онц сурсны шагнал гээд 28 мөн 10% нэмэгдэлтэй ингээд би 600 гаруй маркийн цалин сард авдаг байлаа. Ерөөсөө тэр үеийн Германы үйлдвэрийн ажилчдын цалин, инженерийн цалин тэгээд би ер нь оюутан байх шигэ тэр 6 жил шигэ би баян тархан ер нь хэзээч амьдарч байгаагүй дээ. Бусдаа оюутнуудын мөнгөнд дуусчихсан байдаг. Би гэдэг чинь нэг мөнгөний яжин мөнгө зээлэх хүн бол Монгол оюутнууд над руу гүйж ирнэ. Нэг охин бүр таалагтаад болдог. Өөр нэг нүдэн тусаад, өөр нэг хэд хоног харсан охин тэнд нэг шүлэг бичмээр болоод нэг герман хэлээр нэг жижигхэн хайрын шүлэг бичээд ингэж өвхөж агаад ингээд нясалчихсан чинь очиад яг урд нь буулаа. Тэгсэн чинь ингээд нөгөөдхий задлах мөртлөө ингээд нэг муу ярваж харснаа тэнийг хайчиж байгаа. Гихмэд ингэсээр явж байгаад шүлэг бичиж сорлоо. Тэгээд нэг өдөр харсан чинь их сургуулийн сонинд гараад ирсэн. Тэгээд Лайпциг хотын сонинд шүлгүүд минь гараад тэгээ ерэн шүлэгчч болох юм шиг тэгж байтал 5 дугаар ангид орсон даруйд аспирантурын байр форшлаг хийдэ санал болгож байгаа юм чи аспирант нар үлдээр болон уг нь хугацаанд 3 жил байдیں۔ Чиний хувьд бол чи жилийн дотор хийчихнэ. Тэнд юм байхгүй гэсэн. Тэгээд би ерөөс эргэлзээгүйгээр би чадахгүй гэсэн. Над өөр бодол би гэж. Өөр бодол гэдэг чинь би зохиолч болно. Зохиолч болно. Тэгээ яг дипломын ажлыг бичиж эхэлсэн өдөр 1968 оны 2 сарын 13-ны өдөр өөрөөр би гэнт онгод ороод
уянгийн 4 богино өгүүлэг бичээд хайчлаа. Тэгээд ирнэ хэлсэн. Тэгээд үдээс урд өгүүлэг бичээд шүлэг бичээд үдээс хойш ядраад ирэхдээ дипломын ажлыг бичсээр ингэж байгаа. Дипломын ажлыг онцгойгоолсон. Тэгээд 1968 оны 7 сарын 13-нд төгсөгчдийн баяр боллоо. Тэнд Altes Rathaus гэж одоо нэг Renaissance fashion эртний одоо Германы одоо Лайпциг хотын төвд байдаг сайхан шар байшин биш. Тэр домог шиг тийм уран зургийн бүтээл шиг тэр байшингийн фест зал гэж байгаа нь ёслолын танхимд бидний банкет боллоо. Тэгсэн чинь тэнд 15 минутын үг хэл гэж тэр жил төгсөж байгаа бүх оюутнуудын нэрийн өмнөөс би хамгийн алдартай төгссөн нь байх үг хэл гэлээ. Би ч яста тэр шиг унтсангүй яста фантазилж өглөө та. Үг хэлээд л тэгээд үгөө хэллээ. Их том амлалтууд авлаа Германы артманд баярлалаа гэлээ. За тэгээд лайв Goethe-гийн Faust-ыг монгол хэлээр орчуулах юм гэн. Beethoven-ийн 9-р симфоник гэр болгонд аваачиж сууршуулах юм. Albrecht Dürer-ийн Osterhase гэж жижигхэн хөөрхөн ёо туулайны зураг байдаг. Энийгээр бүх монгол хүүхэд тоглодог юм болох юм гин. Тэгээд эцэст нь би бол герман хэлийг 3 шинэ үгээр баяжуулна. Том амлж байгаа биз. 3 шинэ үгээр баяжуулна. Тэр цагт та бүхний ачийг хариулсан гэж би өөрийгөө чинь та бүхэнд өрөө төлсөн гэж үзэн их баярлаа гэж ингээд хэлсэн чи инээлдэ зарим нь инээлдэ алга ташаад их удаа юм боллоо. Ангийн багш минь нэр чи намайг ингээд тэрч өөртөө наагаад монгол хүнээр бодвол одоо өнсчил байгаа тэр юм байлгүй. Тийм сүртэй юм болоод жигтэйхэн урам зоригтой яваад ирлээ. За би энд нэг юм нэмээд тэрнээс 33 жилийн дараа 2001 онд би Кöln хотод Хаймито фон Додерерийн уран зохиолын шагнал дээр шагналтлаа. Тэгээд тэр шагналын нэр нь болвол тэр шагнал бол 30,000 евро дагаж байгаа. 30,000 еврото тэр шагналыг аваад тэр шагналын нэр нь бол намайг их цочоосон герман хэлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийн төлөө гэж. Өмнөх шагналуудын Германы уран зохиол, дэлхийн уран зохиолыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр гэж байдаг байсан. Тэр герман хэлийг гэхээр би муухай цочиж байгаа юм эхлээд. За одоо би юу хийчихлээ нэг герман хэлийг хөгжүүлэхэд гээд Laudator гэж нэг шагнал авахд нэг магтдаг нэг хүн байдаг. Тэр хүн 30 минутын үг хэлдэг. Тэгээд ингээд сонсоод сууж байсан чинь нэрээ чи юм хийчихсэн юм шиг. Тэр хүн их сонин юм ярьж байна. Герман хэлийг хэрэглэгдэхээ болчихсон эрдний үгсийг оруулж ирсэн. Герман хэлэнд огт байдаггүй үг хэлгүүдийг оруулж ирсэн. Германы утга зохиол Германы оюуны соёл руу Төв Азийн оюуны соёлыг оруулж ирсэн гинэ. Тэгээ Германы сэтгэлгээ Германы Европын соёл руу нүүдэлчдийн соёлыг мөргөлийн соёлыг оруулж ирсэн. Тал нутгийн дүр зургийг Герман Европын уншигчдын сэтгэл санаанд суулгаж өгсөн. Тэгээд ингээд магтаж байна. Би чинь доотор эхэндээ нэлээд ичиж барьцаалдж байсан хүн сүүлдвэр дотроо ингээд толгойд огшоод суугаад байгаа. Энэ бас чи юм хийчихжээ. Бас ч бүтээлтэй юм байна. За ийм юм үнэхээр хийчихсэн ном нь байж байгаа. Тэр чин дандаа жишээ татаа тэр номын тэтгэр хуудсанд дөнгөж үтсэн гэж жишээ татаад байхаар сүйд бас бодож байгаа юм лаа. Нэлээд дойтгор. Гэхдээ тэгвэл чин шаглаа өгөхлгүй яах вэ? Гэх мэт гэж бодоо.